Hi guys. Яар хангад ирсэн өвөөгийн доо байж ин тэгээд ханар амиртай тэнд байгаа. Тэндээс санаа дүндээ харж ирсэн баг. Тэгээд манай амиртай бол 2 дугаар анги одоо 2 дугаар ангийн хүүхдийн цүнх одоо ямар хэр эмх зэгцтэй байхыг өнөөдөр би шалгах чинь. Тэгээд манай эмэг чи эмх зэгцийн мастер шүү дээ. Тэгээд эмх зэгцийн мастрын ачхин нь одоо эмх зэгцийн мастер бас байх нь ойлгомжтой байж үү дээ, тийм баг. Тийм баг. Одоо бүгдөө шууд эхэлцгээе. За. Банана би одоо бэлдээд тэгтүү. Үгүй. Бэлдэхгүй байл илүү гоё болтгийн заа. За эхлэе. За одоо бүгдөө шууд урдлын жижиг одоо хийсгээс эхлэе. Харсан. Юу вэ? Яа хитэ хоногийн өмнө эсэн бэ? Яа. Яна би жоосууд. Манай шалгалт болж байгаа ширүүхээ эхэлж байна. За дараахан гэвэл энэ чинь зүрхний биштэй амир та. Энэ ягаад энэ дотор явж байгаа юм бол? Имид авах мартцсан. Авч өгөөд өгөхдөө мартцсан байхгүй юу? За дараагийнхан гэвэл өөрчлөн энд хідэн хоногийн өмнө идээд ийшээ орсон байгаа юм бол идэхгүй 5 дахь өдөр л ах. 7 хоногийн өмнө л ах. За. Ямар ч тач шалгалт бас маш хачирхалтай л. Эхэндээ юм явж гин. За дараагийнх энэ дотор ахи байхгүй одоо хамгийн том үрэг үзчихье. За. Энэ нь миний хувийн багш. Тэт боо явж байгаа юм болоо. Роттэй боо явж байгаа юм болоо. За энэ дотор энэ финал явж гин. За энэ бол маш амар их харандаа юм явж байгаа шүү. Амиртай бол их зэгцтэй ингээ харандаага бас сайн хийсэн гэдэгт бол итгэлтэй. За урталт нь бол ямар таж хоосон байна. За ийшээ орвол за бас хоосон байна. За одоо хамгийн том юм руу орно гэвэл бид нар харцгаая. Амирта. Яа чиний финал нь зинэлэгч явж байгаа л энэ чинь iPhone-ийнх байна штэ. Чамд бас утас байдаггүй үсттэй. Тэний өдөр утастай болохоор хэрэглэе гэж бодсон юм. Тэгээд хадгалаа л хан жилийн өмнөөс. What? Ямар хачирхалтай юм бэ? Яг юм хадгалж байгаа нь сайхан л та. Гэхдээ зинэлэгч финаланд авч явж байгаа гэдэг нь л хачирхалтай юм. За юмтай дараагийнх руу. За энэ дотор бол хайч, үзэг, цав, өнгийн арандаа шугамнууд л байна. Oh my god. Амартай яагаад финалын дотор хавчаар явж байгаа юм бэ? Миний хавчаар үүсэндээ амархан унтах гэдэг хөхгүй юу? За. Тэгэхээр гүйж явж байгаа унтах юм болов уу гээд тэгэд нүхэд хавчих гад ямар хавчаараар ямар баян охин бэ? Аянгуу дахиад л нөхөө зүвчдэг. За ямар ч ч энэ одоо зүгээр харандаа юу тэ үзэг шугам цавуулна. За тэгээд одоо яруу үзэж тэрэг байна уу? Үзхүү guys. Өргөжлөж үзэхээ бэлгөө коммент хийсгэж. За өргөжлөж үзнэ. За жоохон л үзээрэй. Энэ шилийн хайрцаг явж байгаа юм яагаад дотор шил байдаггүй лээ. Шил нь хайцсан юм аа. Хайцсан. Дээр очоод цүнхний хажуудаас хайцсан билээ. Энэ талбаас хайцсан билээ. Тийм үү. Нэвтрэн шалгацгаая. Бичгийн шалгацгаая.
бичдэг юм бэ? Guys, энийг хараа. Йоо. Цэвэр бичиг аваа болж исэн гэж манай ээж хэлдэг гэсэн. Огтон ч гэсэн баг ангийн цэвэр бичиг авах сургуулийн цэвэр бичиг авах болох юм шүү. Амирта. Яаж чи дэвтэр нүүрлийгүй юм? Энэ чиний дэвтрэг муу юм уу? Муу шүү дээ. Тэгээд тэн дээр ягаад чиний Амирта гэсэн нэр байхгүй байгаа? Ягаад хаяглаагүй юм? Яагаад? Хаяглахгүй бол дэвтрээ алга болох шүү дээ чи чинь. Оо энэ зурган дээр нэ шүү манайхаа. Анзаарчих юм шүү дээ. Бас тийм байж болох юм те. Гэтэ адилхан бас зурагтай дэвтрэвэл. Бага шүү манайхаа. Адилхан зурагтай дэвтэр байгаа шүү. Бага. Гэтэ дээр хаягтай. Тэгээд бусад дэвтрүүд нь ч гэсэн гоё бичигтэй гэдэгт найдаж юм. За тэгээд хүү ээжээ чи шилээ алгалцсан гээгүй лүү. Харааны шүү энэ. Бэжэл биш. Надруу. За та хэдүүр Амирта энэ боллоо финаланд явахгүй ягаад энд байж байгаа юм бол хэдүүр юм байгаа. Энэ захиам биш үү? Амирта энэ хувийн нот биш үү? Окей. Би нэг бол танд бас тамарт дуртай тайлбарлая. Таны гэрнэхээр манай ангийн хүүхдүүд гарын үсгийг аваад иргэсэн баггүй юу? Тэгээд одоо би энийг хийн аваад иргэснийг тайлбарлаж өгье. Айлгоо. Бас дахин айлгоо. Тэгэд бэлэг тэмбэл. Тэгээд Хей. Баялаг. Энэ хүүхдүүд таны гарын үсгийг захиалсан баггүй юу? Тэрийг зөвхөсөн баггүй юу? Өгөн би танаа анги руу ороод найзтай хүүхдүүд танаа ангийн хүүхдүүдтэй танилцмаар байгаа байхгүй юу? Та цагаан сар гээ амарсан байгаа болохоор болохгүй байгаа юм уу? Тэгээ ямарч л надад боломж гарахаар танаа ангийн хүүхдүүдтэй танилцсанаа. Үргэлжлүүлээд Амирдагийн тооны дэвтрийг шалгацгаая. Он дээрээ ч гэсэн нүд болгон тоонуудаа яг гоё өвчт юм биш. Дандаа ч гэсэн 100 авд смайл авд юм биш. Түүх та нар хардаа. Хөөх Амирда би чамаа багчин чисто хичээл дээр дандаа 100 авд юм биш. Yes. За тэгээд Амирдагийн цүнхөл бас эмхтэйгтэй гоё юмсан. Тэгээд таалын юм бол хачиргалтай. Эмээгийн юм бол бүр хачиргалтай. Тэгээд Амирда эмээгийн буцаад өгөөш заяа. За. Хүү чи эмээг буцаад кармалч яах чагаа. Одоо яваач дэг. За. Эдийн хүрээд бичлэг дууслаа. Дүгийнхаа хичээлийн цэгийг шалгахад бол бас маш сонирхолтой байлаа. Тэгээд дараагийн бичлэг дээр бүгдөө Амирдагийн утасны шүүгээ шалгана. Маргаш шалган заяа. Би одоо явна. Одоо би явж. Нихай шкафыг явуулаа. Та бүгд бид хэлээ. Амирда! Яваа. Одоо хийвчлээ. Одоо шууд ичихв. Яах юм бэ маргааш? За guys, эмчлэг үеиг нь бол prank байсан юм аа. Тэгээд эмчлэгийг funny болохын тулд Амирдагийн цүнхэн дотор албаар тал евн хийсэн. Тийм Амирда? Яг. Амирда бол бас эмгцэгцтэй хүүхэд. Маш эмгцэгцтэй. Ихчээ. Таны одоо нөгөө хийсэн юм чинь энд өөрөнгө болцсон юм шүү. Данийн дараа цэвэрлээд өгье заяа. За тэгээд бичлэг дуслал үзсэн санаарт баярлалаа. Тэгээд та нар бүгдэнд хайртай шүү.